Сайбэцгаано үргэлжлүүлээ хуучин тавцтай энэ гайхалтай гигэн өглөөний мэндийг хүргэж байна. Та бүхэн биднүү Апоустай компани соёл үнэт зүйлсийн томоохон чухал хэсэг болсон. Спортын хамтын ажиллагааг хамт олон ба олон нийтэд сурчлан таниулах, эвнэгдэл, хүндлэл, тэсвэр хатуужил, тууштай чанарыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү контент маань хэлэхэд бэлэн болсон байна. Ингээд энэ гоё өглөөг хамтдаа эхлүүлцгээе. Бид бүгдийн бахархал уусан хайртай эрхэм зочтой хамтдаа өгтөн арцгаая. Монгол улсын арслан орхон баяр таныг хүндэтгэн урьж байна. Апу компани тамирчин, Апу компани экспортын брэндүүдийг дэлхийд таниулсан элч, Монгол улсын арслан, физик дэше шоуны Монголын багийн ахлагч ард түмний бахархалтгүй орхон баяр. Үргэлжлүүлээ афуучуудаа дараагийнхаа хүндэт зочныг угтахад бэлтгэгээрэй. Ингээд та бүхний өмнө Монгол улсын гавьяа тасгалжуулагч, Монгол улсын харцаг Апу компани дасгалжуулагч, үндэсний бүхий тайлбарлагч Өсөх Хэрэтүй. Цаадарын суултаа суухгүйгээр үргэлжлүүлэх болно. Дахин нэгэн зочин байгаа. Угтан авахд бэлтгэе. Энэ хүн бол Саксон бомбгийн тамирчин, SCF багийн тоглогч, олон улсын хэмжээний мастер, дээдлигийн 3 удаагийн авраг, холбооны цомын авраг, 2015 оны дээдлигийн үнцэнтэй тоглогч, 2010-аас 2022 оны Монгол улсын шигшээ багийн тамирчин, дөнгөж 2 сарын өмнө Апу компани спортын хамтын ажиллагааг хариуцсан мэргэжилтээр ажиллаж байгаа. Ошоо буюу Апу компани хамт олонний төдийгүй монголчуудыг спортын үнцээр эвнэгдэл соёл бахархлыг нэгэн дээвэр доор нэгтгэж уухайлан дэмжиж үнэнхүү хувь нэмрээ оруулж байгаа Монгол улсын ажил төрийн гавьяат ажилтан Апу хувьцаат компани гүйцэтгэх захирлаар 20 жилдээ ажиллаж байгаа Цэвэн Човын эрдэнэ захирлыг өрж байна. Баярлалаа. Хүндэтгэж баярлалаа. За тэгээ Апу компанийн хувьд бол маш олон жил үндэсний спорт, багийн спорт, за хувь тамирчдыг дэмжиж хамт олонныхоо нэг хэсэг болгож, за соёл үнэт зүйлсээ баттгаж ирсэн. За үндэсний бахархал дэлхийд гарна гэдэгт бол үргэлж итгэсээр ирсэн, дандаа энэ гоё зорилготой хүрсээр ирсэн. Тэгэхээр үргэлж өдөө тэмүүлж ирсэн. За энэ гоё амжилтын цаана бол мэдээж маш олон даваа нухчаа, адал явдлууд зөндөө байгаа. Урд өмнө нь ямар нэгэн нэвтрүүлгээр, урд өмнө ямар нэгэн одоо контентээр яригдж байгаа зүйлсийг, яригдж байгаагүй зүйлсийг өнөөдөр бид нар хамтдаа хуучиж гоё буу халцгаах болно. Та бүхэн бэлэн үү? За, хүн болгон бол намайг бол хөтлөгч гэдгээр нь бол сайн мэдж байгаа. Гэтэ хөтлөгчийнхөө үүргийг өнөөдөр би нэг хүндтэй хүнд хүлээлгэн өгнө. Тэгээ энэ хүн бол мэдээж эрдэнэ элэг захирлах болно. Одоо захирал гэж яриасаа ярих болно. Эрдэнэ элэг хөтлөгчтэй хүндэт үүргийг нь хүлээлгэж өглөө. Угтан аавна уу? За баярлалаа. Би нуугнаг орой арга хэмжээ, шинжлэлийн арга хэмжээ гэдэг дандаа тийм орой талдаа юм хөтэлдэг болов гэж бодсон чи хар уурээр та бидэнтэй хамт ингээд өглөөний энэ гайхалтай шоуг хөтөлж байгаад баярлалаа. Талархаж байна шүү. За ингээд би гээд хөтлөгч болчихлоо. Тэгээ гайхалтай би Апу компанитайгаа нэгдээд олон жил боллоо. Тэгээ үргэлж өдөө нийт хамт олон гайхамшигтай зөвхөн бас Монголын биш дэлхийн удалж байгаа энэ олон залуучуудтайгаа, тамирчидтайгаа та бүхэнтэйгээ ингээд чөлөөтэй ярилцлага хийж тамирчдынхаа ололтой амжилт манай Апу компани эрхэм зорилго үнэт зүйлстэй хэр нэгдэж байгаа бидний амьдралын дадлаг хэвшил энэ хүмүүсийн маань төсвөр төвчээр зорилго үр дүнтэй бас яаж холбогдож байгаа талаар өнөөдөр их чөлөөтэй
ярилцлагыг ухаа гэж найдаж байна. Монголын нэрийг олон улсын төвшөнд бас гайхамшигтай гаргасан монголчуудын энэ өв соёлыг өнөөдөр энэ залуучууд үргэлж биеэрээ үзүүлж байгаа Монгол улсын арслан Орхонбаяраас бас асууя гэж бодож байна. За, Орхоо бэлтгэл сургууль сайн уу? Гялзуулж байгаа үстэй. Ойрын үед бас ингээд барилдааны чи харахад улам нэг тийм Монгол улсын арслан болсон тэр цаг мөчөөс бүр илүү тийм эрч хүчтэй ийм харагдаж байгаа шиг байна. Ер нь асуулт асуухаас өмнө би энэ зөвхөн өөрөөс ч ингээс илүү багшийн чинь тухай бас асууя гэж бодож байна. За үүнээс өмнө бас нэг бяцхан бичлэгийг бол үзүүлэе гэж бодож байна. Манайхан дэлгэцэн анхаарал хандуулна уу? гараа. Яа, энэ бол бас л ингээ харахад янз бүр ингээд машинаар явж байгаа юм биш үү те? Тэгээ гарын тэр юунд нь өртсөн бүр үнэхээр бас Эдмилэг хөтлөгч манай үзэгчтэй энэ нэг киног санагдуулахгүй нөө. Энэ нэг те нэг алдарт кино байдаг шүү. Наадам болгоны өмнө гардаг нэг кино байдаг шүү. за ямар кино үлээ манайхаа? Гард магнэ орчин үеийн хувилбар байгаа юм шүү те. Баяр гоё хадгалт ашигтай. За тэгэхээр Орхоо мэдээж энэ багшун гэдэг бол ямар агуу үлээ те. Тэгэхээр бүх болохын тулд багшийн өгсөн ямар хүнд бэрхшээл даалгаврыг яаж давж гарваа. Мэдээж хэрэг энэ бичлэгнээс харахад ер нь чамайг бас баг 20-30 км махалсан шинж. За энэ талаараа ингээд багшийнхаа талаар ярихгүй юу? За та бүхэндээ өглөөний мэндийг хүргэе. Багштайгаа 2015 онд хамгийн анх бүх болох гэж хотод орж ирээд улсын аврагт явахынхаа өмнө танилцчихсан. Тэгээд ер нь бол сайн багштай уулзрна гэдэг бол одоо нөгөө өсөн дотроос зүү хайж олох тал ижилхэн гэж би боддог. Тэгээд энэ олон жил бэлтгэлээ гэдэг нэгнийхээ одоо баг яаж бэлтгэл хийвэл энэ хүн сайн барилдах вэ гэдгийг хараад мэддэг болчихдог байх гэж бодож байна даа гэж. За тэр би бас өсгөөгөөс багшаас нь асууя гэж бодож байна. Тэгэхээр хүний хувь тавилан гэж их сониод хэрвээ Орхоо маань бүх биш байсан болвол Орхоод ямар илүү авиас хэн байх байсан болоо. Өнгөрсөн 10 байна 11 сард манай би энэ залуу орстонтойгоо Солонгос ус нэг хэд хоног ажиллаж явах юм завшаа тохиолсон. Тэгээд тэр үед харж явахад Орхонбаяр арслан надаас ингээд байнгын асуулт асуудаг. Айгүй их бодолтой ингээд хараал чимээгүй ажиглаал. Тэгэл та тийм өгсөжнөө та яагаад ингэдэг ингээд тэргээл те. Тэгээ энд би дотроо юу гэж бодож ирсэн гэхээр Апо компани энэ дадал дэвшил болж явах хэвээр үнэт зүйлсийн нэг хэсэг нь бол бид нар тийм үргэлж юмд соргог тань мэддэг чанар нь бол бусдаас илүү байж амжилтанд хүрнэ. Энэ өрсөлдөөнд ялна. Энэ хамт олныг одоо гайхамшигтай байлгахад энэ зан чанар бол асар их нөлөөтэй гэж үзэж байсан. Нэг хоёрдугаарт ер нь монголчуудын одоо тань мэдэх вэ тэр мэдрэмтгий шин чанар бол өрсөлдөөнд ялахын нэг том давуу чанар байсан баха гэж бодож байна. Тэгээд өсгөө гавьяат маань энэ талаар нэг хариулахгүй юу? Яа баярлалаа. Ойрд нөгөө цад молоо дуудуулж юм олон хүнтэй газар орж ирээгүй. Тэгээ түр уугнаг дууцж яг дэвгэж штэ. Тэгээ бүгдээрээ өглөөний минь төргий. Та үед түрүүний бичлэгийг бас харсан баг те. Тэр бид нар ингээд одоо өөрөө бол ингээд бүх одоо нөөц боломжоо шавхаад одоо бүх юма гаргаад зүтгээд байгаа юм шиг хэрнээ цаана ингээд хүн болгонд үлдсэн байдаг. Одоо яг ингээд өшөө илүү жоохон хичээчих юм бол байга төвшнөөс дараагийн шатанд хүртэл тийм хөгжих боломж. Хүн болгонд биднэрт бүх одоо бид нар бүгдээ спортын биш өөр мэрэгжилтэй өөр төрлөөр одоо төрөл мэрэгчлэрээ ажиллаж байгаа ч гэсэн тэр болгонд чинь та нарт тийм одоо нөөц болцоо
байдаг шүү. Тэрийг бид нар ингээ ашиглахгүй яваад идэв юм лээ. Тэгээ тэрийг ингээд нэг л одоо ингээд 2 юм уу 3 бүрийг л ингээд ашиглаад цаана гарчих юм бол одоо байгаагаас илүү амжилт дандаа хүлээж идэх юм байлаа гэдгийг ингээ эндээс харж болохоор тамирчин хүн бол хязгаарыг мэдрэх юм бол байран дээр л байдаг. Тэрний дараа чи одоо бүр ингээд хөл алдаад чихэд ингээд юм шуугаад нүд бүрлзээд тэрний задлал гарах юм бол тэгэл амжилт нь өөрт нь өссөн үсэг хүрээд ирдэг. Тэгээд одоо энийг бол жоохон тийм үзүр дээр нь шахагл гэж хэлнэ л дээ. 12 км-ийн кроссны сүүлийн 200 метрийн ингээд машины нэг 30 мильтэй яваад дуусчих юм бол тэр өдрийн одоо бэлтгэлийн хамгийн өндөр ачааллыг авж байгаа гэсэн. Тэгээ энэ охин баяр баг байсан. 20 настай байсан үе бичдэг байна. За баярлалаа. Тэгээд би түрүүний асуулт бол хэрвээ бүх биш байсан бол энэ хүн хэн байх байсан бэ гэдэг. Монгол ир хүн гэж ямар ир хүнийг хэлэх вэ гэхээр та хэд одоо бүгдээрээ л бодох байх тийм. Охин баярыг анх бүхэд одоо эрэхт нь хараад ер нь ямар боломж болцоотой вэ гэдгийг одоо нэг Монгол бүхий шинжихүү гэдгээр ингээд ерөнхийдөө багцаалцсан. Тэгээ энэ бодж байгаа хэм хэмжээсэнд хүрч чадах нь үгүй юу гэдгийг өөрийгөө хэр дайчилж байгаа тэр зангаар нь бас ингээд тодорхойлцсон. Тэгээ эхний 2 жил бол энэ хүн бол ерөөсөө нар үзэхгүй байна. Хэрвээ миний яг энэ спорт дасгалжуул төлөвлөлтийн энэ тооцооны ард гарч ирж чадах юм бол энэ хүн бол одоо тэрнээс хойш дандаа ингээд амжилт үзүүлж явах юм байна. Эхний 2 жил 100 амраасангүй, нэг өдөр амраасангүй. Заалныхаа түлхүүрийг илүү нэг хувилаад ингээд хүзүүнд зүгээд өгцөө. Тэгээ заал камертай. Тэгээд гав ганцаараа 2 жил 100 чамраагүй бэлтгэл хийсэн. Тэгээ манай туслах дасгалжуулагч улсын харьцаг од гэрэл гэж үү. Тэр тэгж өсгөө хаа гэдгсэн. Яасан гэсэн. Энэ дөрвөн мөчид ингээд татцсан босч ирч чадахгүй. Амьд юм уу гэсэн амьд гэж. Тэгвэл босгооч гэдгсэн. Тэгээ босоод ирсэн. Тийм. Тэгэхээр бүх биш байсан бол хэн байж таарах уу ер нь? 7 хоног гадтайг тогооч туслахаар ажилладаг. Тэгээд 7 хоногийн дараа одоо дуудаад авид иргээд тэгсэн чинь өнгөц ус ороод бүр жигтэйгээ сайхан болцсон. Тэгээд нөгөө сорил барилдаа хийсэн чи хэдэн ах нарыгаа тал дийш нь авч идээд айгүй сайхан сэргийч. За эхнийх нь тэр шүү зэ. Дараагийнх нь сургууль зуумаар байна. Гэтэгч аав нь чи ямар сургуульд ормоор байгаа гэсэн чи. Мөөсөө хуйлд ав. Гэтэгч за тэглээ. Тэгсэн чи би тэнцсэн шүү дээ сурчгүй яах вэ гэтэгч. Тэгэхээр нөгөө ардын усгалын 100 жил бас жоохон төгчээсэн. Тэгээ дуурахгүй байгаа л би сурах уу гэдэг. Гэж ямаг одоо сайн хуйлчаа гэх болов одоо төрүүлээд авраг болчих юм бол аврагаа гэх болов аль нь дээр юм бол доо гэж. Тэгсэн чи за гэж тэгээ хойшоос үсэн. Ямар ч юм юу ч хийсэн тэрний ард гарах тийм төсвөр дэвжээртэй итгэл үнэмшилтэй үнэн чи юм. Тэгээ би хэрвээ энэ барилдаагүй байсан бол яг тэр сонирхсан хуулийнхаа салбарт ч юм уу. Амжилттай байсан. Мөн шүү дээ. Мөнгө төвшөнд бас талархлаа илэрхийлээ. Тэгэхээр physical апо гэдэг одоо энэ хуучнаар бол бид нар апо олимп зохион байгуулж нэлээд тийм гоё эрч хүчтэй апогийн ажилчдын соёл, апогийн ажилчид спортыг яаж хөндлөдөг, спортын уур амьсгал, байгууллагын уур амьсгалд яаж нөлөөлдөг, байгууллагын соёлд ямар эерэг нөлөөтэй, багийн ажил гэж юу вэ гэдгийг бол спортоор дамжиж гардаг гэж би боддог. Тэгэхээр мөчүүгээс асуухад нэгдүгээрт бол их баярлалаа. Байгууллагын апод өөрөө ч юм нь бол манай энэ соёлыг бол асар их түгээгт оролцсон манай ган хуйг Арслан. Энэ хүнийг бол дурсахгүй байхын аргагүй. Олон хүүхдээ биш гэтэл нөгөө Монгол хүний мөн чанар гэдгийг бол үйлдэлээрээ өөрийнхөө биеэр харуулж чаддаг ийм гайхамшигтай залуугийн ажлыг бол өөрөө авсан. Тэгээ ажил төрөл ямар байна? Апогийн соёл дасж гэнэ үү гэж асууя да.
Их баярлалаа. За ингээд хамт олондоо өглөөний мэндийг өгөрье. Та бүхнийг харсан чинь их гоё байна. Би ингээд та ядгаар авч нэлээд бие барьж байна бас. Тэгээд ямар ч гэсэн ингээд апод нэгцэндээ миний хувьд маш сэтгэл өндөр байгаа, маш баяртай байгаа. Анх надад ингээд санал тавиад яг ийм ажил байгаа маа. Өмнө ингээд гавьяг ах маань хийдэг байсан ингээд хэлж яхад би маш их сүрдэжсэн. Яа тэгэхээр би бас үндэсний спортоо их дэмждэг. Гавьяг Арслан маань, талигаач маань ингээд маш олон төрлийн бөхөр хичээлдэг, олон төрлийн спортын олон улсын хэмжээний мастер. Тэгээд би нэлээд бас нэг шүтдэг тамирчдын маань нэг байсан. Хүүхэд байгаасаа үзэж өссөн. Тэгээд тэр ажлыг аавна гэж захтаа би бас за би ч одоо энэ хүний хэмжээнд чадахгүй л болоо да гэж өөрийгөө маш их голж исэн. Тэгээд ямарсан ингээд ийм хүндтэй газар ирээд хүндтэй ажил хийж байгаадаа миний хувьд бол маш их сэтгэл хангалуун, маш их баяртай байгаа. Тэгээ намайг дэмжиж байгаа та бүхэндээ ч гэсэн маш их баярлалаа. За баярлалаа. Ахаа Арслангаас ерөнхийдөө ер нь хүн өөрөө ямар ч тамирчин бай. Тэгээ удирдлага хүнжээд ер нь бол тэгээ хор шар байх хэрэгтэй гэж боддог. Би бол хор шарыг бол амжилтын нэг их үндэс гэж боддог. Тэгэхээр тэр дараа нь жоохон асуу тэхүү. Та хэд манаас дараад нь асуултаа мэдж байгаарай. Тэр юм бол Монгол ер нь бол Монголын үндэсний бүх маань бол ер нь бол хагас тулааны спорт. Тэрийг маань үзэгчд хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээ бид нар бол яг дивжен дээр гараад ер нь ир бяраа үзээд хин бэл ер нь харуулж байгаа шүү дээ. Дивженээс буугаад бол тэгээ сайхан найс нөхөд ахдаг байхгүй юу? Тэгээ бүх юм ингээд дивжен дээр орхиж ер нь сурах хэрэгтэй тий тамирчин хүн бол. Тэгээ эн чи яг тулааны спорт учраас тухайн нөхцөл байдал аль болох давуу талаал өөрсдөндөө бий болохын тулд янз бүрээр үзэлтэй. Яг тухайн үедээ бол яг зүгээр тэрхэн зур за голж байгаа сайхан барилж хэлээ. Юу ч бодогдсон юм шүү. Ерөөсөө барилтлаа гэсэн болохоос өөр бодоод байх юм байна. Дараад нь найз шүдээ тэргээ бодогдох юм. Тэр бол нэг тийм нэг секундыг одоо юу гэдгийг миний бодлоор бол 10% асантай ч юм уу те. Тэр момент л гаргаж байгаа шийдвэр байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ асуултыг та тэр гол сууж байгаа хүнээс асуугаарай. Их омогтой хүн шүү дээ асал. Олон жил талбайдаар уурж ондолцож ийсийг харсан шүү ер нь бол. Та ер нь шууд над асуултаасаа тэгэж юм уу шүү бас. Тэгээ. Тэгвэл гоё. За тэгээ. Тэгэхээр тэгвэл мөшөөс асуултаа асууж эхлэе гэж. За ямар ч гэсэн орхон баяр Арсландаа өсгөө харцагтаа бүгдээрээ баярлалаа. Энэ Апо компани нэг эдэс болж нэг үнэт зүйлсийг бид нар ялангуяа ямар ч компани өөрийн зорилттой тэрэндээ хүрэхийн тулд яаж хүрэх гэж байгаа гэдэг ийм одоо концепт байх хэрэгтэй тий. Бид нар бол үнэхээр өөрсдөө үзэл санаа оюуныг бол илүү бид нар байгууллагынхаа соёлыг уур амьсгалыг гоё байлгаж энэ байгууллагад ажиллах гэж байгаа залуучууд маань ажиллаж байгаа хүмүүс маань бидний энэ үнэт зүйлсийг одоо бурхны майндмет бурхны сургаал мэт ингэж бодох энэ юугаар бол нэлээд хүчтэй явж байгаа. Тэгэхээр та хоёр маань бидний энэ том зорилгыг биелүүлэхэд бидэнтэй хамтарч одоо үнэхээр гайхамшигтай ажиллаж байгаа гэж бодож байна. Тэгээ их баярлалаа. За мөн шүү дээ. Мөн түвшинд бас би Арслан мөш хоёроос ноны өмнө их сайхан тэмцээн болсонтэй лиг авраг энэ юуны супер лиг тэр чи юу вэ? Холбоотын цомын авраг болж ирсэн. Тэгэхээр Монгол бүхий нэг сүсэг бишрэл байдаг штэ тий. Бөхчүүд маань нэг сайхан барилдаад явж ихлээр бидний нэг ажил амжилттай байд юм шиг бидний ажил руу ингээд сүнслэг байдал ингээд орж байд юм шиг ийм юу байсан. Энэ талаараа та хоёул хуваалцахгүй өөрсдөө сэтгэлдлээ. Тийм тэгээд түрүүн өсгөө ах маань ч гэсэн хэлсэн Монгол эр хүн болгон тийм үндэсний спортоо үзэж өссөн бүгд ингээд одоо ингээд цуснд нь байдаг гэх юм уу те. Тэгээд тэрнтэй ч гэсэн холбоотойгоор ер нь бас үндэсний спортоо үзэх, очих одоо болж өгвөл нэг тэр нөө зүлэг ногоон дивжин дээр нэг гарч үзэх
Тэр цаашдаа явах гэдэг хэмэр сүлдмаас хэрэгцсэн юм шиг тийм мэдрэмж авдаг. Би ч гэсэн спорт бүхөө үзээд яваад буцаад ингээд сагсныхаа тийм тоглолтын дээр ирэхээр яг тэр мэдрэмжээ би нэг юм ялагч мэдрэмжээ алдахгүйгээр ирдэг. Тэгээд тэр маань бас надад маш их нөлөөлдөг болов гэж би бод. Баяр үргээ. Үнхээр гоё асуулт. За баярлалаа. Эрдэнэ засаг Энэ хэд маань бас надаас тэгээд би яг гэж бодоод байна. Ер нь бас тий. Би таныг орхоо арснаа тань руу яаж ингээд хажуунаас байг ширтээд байгааг би одоо тэгээд тантай тэр бас хөдөө орон нутгаар явахдаа танаас юм асуух гээд байгаад дэснийг одоо яг хүсэлт биелүүлэе гэж бодож байна. Яг одоо энэ танхимд байгаа энэ гол тайз дээр сус дөрөв ирхэн бол дөрүүлээ Монгол улстай гавья байгуулсан хүмүүс. Дахиад нэг баяр үргээ тий. Үнхээр гоё. Одоо энэ Апо хэмээх энэ том компани айлыг авч явахад энэ олон жил авч явахад зөндөөл юмтай нүүр тулж давсан баг. Тэгээ одоо орчин үед бол энэ AI технологи автоматжуулалт хөгжиж байгаа энэ цаг үед ер нь ямар алсын хараатай ажиллаж байгаа вэ те Апо компани маань. За үнэхээр сайн асуулт байна. Ажил өндөр хатдаг тийш. За үзүү яг хүлээ энэ чинь асуулт бол өнгөрсөн цагийг биш ирээдүйн цагийг бас их асуучлаа тий. Яг уу AI-га нэг жоохон тусдан тавьчаад нөгөө талдаа бизнес өөрөө AI бизнесийн юуг нь оруулж чадахгүй вэ гэдэг асуултыг өөрөөсөөс нэг асуух хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхээр ямар ч үсэн AI гүйцэтгэх захирлыг бол оруулж чадахгүй юм лээ. За нэг тэгэхээр гүйцэтгэх захирал ямар ч үсэн орон тооны цомгтголд орохгүй нэ гэж ойлгож байна. Юуны тулд бид нар AI-г ашиглах ёстой вэ гэхлээр бид нар өрсөлдөх чадвараа зөвхөн ганц Монгол улсынхаа зах зээлд яг энэ даван дээр хараад байвал AI бас хэрэггүй гэж харж байна. Үнэхээр өрсөлдөх чадварыг олон улсын зах зээл дээр бид нар сайжруулах те үнэхээр бид нар энэ Heineken компанитай өрсөлдөнө гэж үзье. Asahi компанитай өрсөлдөнө гэж үзвэл бид нар бүх зүйлс тэднэрээс илүү байж ижил өрсөлд. За энд бид нар AI-г ашиглахын тулд юу хийх ёстой вэ гэдэг асуудал гарч байна. За энийг бид нар юу гэж харж байна вэ гэхээр AI-г илүү хиймэл оюун ухааныг дижитал тал руугаа хараад шийдвэр гаргалтыг богино хугацаанд болгоход AI юунд хэрэгтэй вэ гэдэг дээр нэлээд том одоо ажлууд төслүүд хийж байгаа. Бид нар ингээд нэг 3 жилийн дижитал ап гэдэг одоо том зорилго тавиад план гаргаад 2026 онд 2027 онд 2028 онд ямар болох вэ гэд 3 жилийн дараа бид нар AI технологи хиймэл оюун ухааныг ашиглаад өнөөдрийн бидний бүтээмж 50% өсгөё. Энэ бол бид нар хиймэл оюун ухааныг үйлдвэрийн өртгийг хямдруулах, өрсөлдөх чадварыг сайжруулахад бол хамгийн том нөлөө өгөх байна гэж үзэж. Өрсөлдөм асар их, асар хүчтэй, асар хурдтай явж байгаа. Тэгэхээр бид нар энийг одоо юу гэдгийг 1 секундч эндээс ухарч болохгүй үнийг өөрийнхөө хувь хүний дадал хэвшилдэж, хувь хүний ажлынхаа арга барилдаж ашиглаж өнөөдөр зүгээр энгийн хоол иддэг шиг ийм хэрэглээнд оруулах зайлшгүй шаардлага байна л гэж үзэж байна. За баярлалаа. За орхон маань асуулт хариултаа авч чадлаа тий. Гэтэ орхооны асуулт үнэхээр би бодлоо. Энд сууж байгаа бүх хүмүүсийн өмнөөс асуусан асуулт байсан шүү. Тий. Ямар ч гүйцэтгэх захирал бол орон тооны цогцолд орохгүй юм байна. За баяр үргээ хэсгэрдээ танд маш их баяр үргээ. За одоо нэг боломжийг олгоё. Манай энд сууж байгаа хамт олонны дотроос хамгийн түрүүнд гараа өргөөд тий. Тэндээс шууд гараа өргөсөн. За бүгдэнд нь өглөөний мэнд. Тэгээд энэ суух асуулт байна. Захирлын хувьд одоо e-спорт тэгээд захирлын одоо магадгүй 2020 онд харж ирсэн таны e-спорт яг одоо харж байгаа таны e-спорт хоёрын ялгаа юу вэ? Ер нь e-спортын тал дээр та ер нь юу гэж боддог вэ? Асуултсаа. 4 жилийн өмнө бол би e-спорт гэдгийг бол үнэхээр ойлгодогчгүй байсан. Энэ ямар шаардлагатай бидний үр хүүхдүүдэд энэ компьютерийн
одоо бүр ингээд өвчин тусах юм байна гэж ойлгож ирсэн те. Тэгээ одоо болвол энэ Монголын гавьяагаар энэ өөрөө яг ингээ хараад ажиглаад байхлаар яг энэ залуу үеч тэгэл ер нь багийн спортын бас нэг амар том ийм юу юм байна гэж үзсэн. Тэгээ бид нар нэг тийм төрөл юм байна гэж үзсэн. Тэр байтугай би e-спортэд хөрөнгө оруулаад миний нэг хувийн хөрөнгө оруулалтад River Kitchen гэдэг газар байдаг. Тэгээ хоёр давхрын паб байсныг болгоод e-спортын гейм бар болгоод тавьчихсан байгаа. Тэгэхээр асар их том ач холбогдол өгнө болж байна. А энийг гол нь зорилт одоо юу гэдгийг залуучуудад энэ багтыг зөв ойлголтыг өгч зөв байлгахгүй болвол бас сайнны хажуугаар бас дутуу талууд бас байдаг байх гэж бодож. Тэгээ ялангуяа нас нүрийн хүүхдүүд энэ бол их зөв цагаар зөв тоглолтын өгөөд тэрийг ингээд ойлгож байгаа ойлголт манай хүүхдийн e-спортыг яг одоо Монголцыг тоглож байлаа гэдэг бол мап нэг дээр нь ч гэдэг мап 2 гэдэг одоо би бас үздэг болоод байгаа шүү дээ. Тэгээ эрэнгүүт тэр хүүхдийн ингээд emotional байдал гарч байгаа юм бид нар бол яг одоо гэдэг өөр одоо үнэхээр энэ залуу генерашн гарч ирснийг бол харуулж. Тэгээ тэрэнд апуучууд маань одоо тийм хүмүүст ямар бид нар бүтээгдэхүүнийг одоо үйлдвэрлэх вэ гэдэг бидний бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн бодлого өөрөө одоо яалчгүй шал өөр хандлага руу орохоос өөр бариантгүй гэж бодож байгаа. Тэгэхээр би бол e-спортыг бүтээгдэхүүн хөгжүүлэлтэйгээ бол айгүй их тийм холбож ойлгож байна. Баярлалаа. За баярлалаа. Тэгээ таны асуусан асуултанд угаасаа хариултаар биш, амаараа биш, үйлдэл хариулсан бай тээ. Паб барьсан зүйлийг шууд e-спортын танхим болгосон биш. Энэ бол. За одоо энэ дөрвөн ирчүүдээс хамгийн бага ярьсан охин баяраас нэг эмэгтэй хүн л асуулт асуу. Эмэгтэй хүн. Асуух уу? За болж. За гоё. За тийшээ микрофоныг шилжүүлчихье. За өнөөдрийн мэндийг хүргэе. За архун баяраас асуулт архун баяраа ургаас асууж. Апо компани маань аягүй олон төрлийн бүтээгдэхүүнтэй тийм ээ. За та бол нөгөө нэг тодорхой хэмжээс сурталчилгаанд нь орж идэг. Гэхдээ та яг Апогийн ямар бүтээгдэхүүнийг илүү түлхүү хэрэглэх дуртай бэ гэсэн асуултыг асууж тийм ээ аж. За их гоё асуулт байна. За асуулт асуусанд баярлалаа. Хамгийн түлхүү хэрэгэлдэг бол энэ цэвэр усыг байнга өдөр тутамдаа тогтмол хэрэгэлдэг бэлтгэл сургалттай. За баярлалаа. За баярлалаа. Юусэн асуулт асуусан ихчтэй энэ физикал эйжийн жерсиг бэлгэлнэ. За яг гараад ирээсэй гэж хэлчихэ. Алио ховсонороо тавиад гараад ирнэ. За одоо манай муушуутай хац гурвал шитгэн байна уу? Яс бэ? Нэр ингэсэ. Алио гараа өргөе. За тэгээ яг энэ үед бол түрүү муушиг бас ярьсан ярианд донд би бол хамтрагчтай хитггээ, багийнхандаа хитггээ гэж хэлсэн. Тэгээ чамайг одоо хэр их одоо Апу гэдэг багийнхтай бас нэг харъя л да. За дамжуулт. Алио дөрөв их маань би биндээ нэг дамжуул та. Та дөрөв нэг гоё дамжуултыг ар өрөөрөө. Тэгээ өсгөө багш маань бол бас яа тэр бас идэвхтэй штэ. За за одоо бүр ийш юм ярина. Одоо хаашаа яа. Алио багийн спорт. Нэг гоё хөгжил өгөөд өгөөсөн гэж байна. Алио нэг дамжуултууд явъя да. Бид нар хэр их сайн баг болж чадсан харъя. Алио. Дараагийн пас. Оо ямар гоё нэ. Дараагийн пас. Энэ бол багийг амтч болохгүй шүү. Унгаж болохгүй шүү. Дараагийн пас. 5 4 3 2 Замаас ч одоо өөр дэвч чинь. Яагаад энэ бөмбөг өөр дэвч хийж вэ те? Манайхан бол үнэхээр зөвөр өглөө болон сакс тоглож байгаа хүмүүсээ те. Аги бөмбөгөө барай гараад ирлээ те. Оо ямар гоё юм бэ. За. За бүш гараад ирээсэй гэж хүсэж байна. За. Тэгээд өргөж баг хамт болноо. Тэгээ компани хаас багийг өргөж дэмжиж идэх талархал ингэж буушгүй зүгээс бас өөрийн гарын үсэгтэй Джессигээ бэлтгэж баярлалаа.
За баярлалаа. Өнөөдөр гоё цаг мөч байлаа. Баярлалаа. За ингээд өнөөдрийн үргэлж үргэлж байдаг тэр гайхалтай хамт олонний хот үнс явуулсан одоо ток шоуны маань эхний хэсэг дөнгөж эхний хэсэг маань өндөрлөж байна. Өнөөдөр гоё ялгадаш зочиндоо бас баярлалаа хэлье. Өнөөдрийн ток шоу маань өндөрлөж байна. Одоо харин дараагийн хэсэгтээ хүнстэй зочдоо өргөд бэлэн болсон гал ингээ та бүгдийн өмнө Монгол улсын даяар турсах бүргэг Хонсол Додон баярлалаа Монгол улсын даяар турсах бүргэг Апу компани танигч Хонсол Додон 2016 2022 2024 онд тэрээр улсын наадам 3 та түрүүч Монгол улсын даяар турсах бүргэн цолыг хүртсэн ба 2020 онд бүрээд Сурын мэргийн харваац төрөөж 2 сурын төрөд улсын мэргэн болсон ховорхон амжилтын эзэн бинэ. Одоогоор тэрхүү хүн бол Томьёш Гүнүрбатар сургуулийн физикийн хичээлийн багшаар ажиллаж байгаа энэ гахалтай бүсгүй мөхтөг авцгаа. Баярурги тавтай баяр болсон додомта. За баярурги. Монгол улсын үлдэмжин дархан мэргэн Ямаранз. Апу компани стигаараа 2015 ихсэн техник ашиглалтаас ихтэй дижитал технологийн инженер хүртэл 21 жил ажиллаж байгаа шүү баярурги. Монгол улсын үлдэмж дархан мэргэн спортын мастер Ямаранз. За баярлалаа суудаа тогтсоогоорой. За Ямаранзыг сая оронгууд одоо энэ хүн танихгүй баг байхгүй байна те. Энэ баг 3 үеэр ажиллаж байгаа хүмүүс ч танихаар байна. Тэ манай Сяогоос илүү 1 жилийн өмнө баг ажилд орсон те. Одоо танихгүй байхгүй одоо Апугийн хамгийн хайртай хүн болж суурлаа да те. За бүгдээрээ дахиад нэг гоё хоёр зочдтой баяр хүргэе. За одоо өдөртөг захир таны ээж үзүүлээд өгөөрэй. Энэ Апу компанид 21 жил бараг 22 жил одоо ажиллах гэж байна тийм ээ. Тэгэхээр үнэхээр энэ хамт олонны нэг эдээс болж байгууллагын соёлыгоо ийм төвшөнд бол өөрийн чинь манлайл өөрийн чинь оролцоо өөрийн чинь сэтгэл зүрх төвчээр асар их байсан. Нийт хамт олонны хувьнаас баярлалаа. Би бас өөрөө бас надаас асуулт асуугаар нэрэ. Та хоёр мань ер нь асуулт асуугаар манайхнаас улсын наадамд 4 удаа дөрөс 5 удаа дөрөс энэ бол үнэхээр гайхамшиг үстэй. Бүгдээрээ баяр хүргэе. Хэдийн бас эд залуу биш болж мэрэгэн минь. Тэгэхээр хойч үе залуучуудаа зориулж та бүгд маань ямархуу ажлуудыг хийж төлөвлөж байна. За хамт олондоо энэ сайхан өглөөний мэндийг хүргье. За би 2005 онд Апу компани Keep автоматикийн техникчээр анх ажилд орж ирсэн. За тэгээ миний шагаан арвсан түүх болохоор манай аав суманда шагаан арвдаг байсан. Тэгээд 5 6 дугаар ангиасаа шагаан арваагаар юм хичээлж эхэлсэн. Тэгээ яг хүүхэд байхад цагс тоглоно, бүх барилдана. Тэгээ шагааныг сонирхон амарсан шагаан харавдгал байсан. Тэгээд оюутан болоод бүх барилдах гэж билээ үтсэн. Нэг 2 жил ирээдээ бас бөхөр хичээллээ. Нэг сумандаа нэг 2 даваад. Тэгээд бүх болох юм байна гэж байжсэн чинь улсын аймгийн сумынхаа наадамд 2-ын даваанд амар жодоогоор бол цэвэр тавиулдаг. Далаараа бүтэн тавиул. За энэ миний спорт шив байна. Тэгэнгүүтээ тэгээ бүхөө шууд орхиод тэгээ тэрнээс хойш 2002 оноос хойш ирнэ. Шагаагаараа тууштай хичээлээд тэгээ эдийн зэрэгтээ одоо Апу компани баг Апу компани одоо олон залуучуудын шагаан арваагаар хичээлж одоо Апу шагаан арвааны одоо спортод Апу компани гэдэг Апугийн баг гэдгийг одоо тод үлдсэн байна. За баяр хүргэе. Баярлалаа. Ямаранзтай бас одоо үнэхээр
манай энэ спортын нааданд нэг томоохон хэсэг нь Шагаар баа. Тэгээ хэдэн баг сая Шагаар оны тэмцээнд ороод ямар багууд финалд үлдсэн ба. За анх Апо Олимп гэж хийгээд үндэсний бүх Шагаарва гэж одоо анх төрөл орж исэн. Тэр үед одоо Апо компани Шагаарваны баг гаргая гээд ер нь бол баг бүрдэхгүй 4 хүний бүрдэлгүүнтэй 3 хүний бүрдэлгүүнтэй анх ингэж 8 баг маань одоо ингэ Шагаарваны баг бүрдүүлж байсан бол одоо өнөөдрийн түвшинд бол 6 хүний бүрдэлгүүнтэй цаана дахиад Шагаарванд оръё гээд багтаа орж чадахгүй залуучууд зөндөө үлдсэн. Тэгэхээр Апо компанид Шагаарва бас сайхан хөгжиж байгаагийн нэг одоо жишээ нь юм аа. За баярлалаа. Би нэг зүйл нэмэгдсэн очихоо. 21 жил, 22 жил нэг газараа тууштай ажиллана гэдэг бол бас үнэхээр том мөн чанар бол гэж байна. Бид маш энгийн асуулт асууя. Өглөө болгон босоод ажил руугаа яарч ирдэг ганцхан шалтгаан хэлж. Ер нь бол одоо би Апо компаниас өөр газар бол ер нь ажиллаж чадахгүй. За. Тэгээд манай IT-ийн дижитал технологийн хамт олон болохоор анх намайг орж байхад 2 инженертэй байсан бол одоо 23 хүнтэй болсон. Энэ хамт олон маань одоо Апогийн бараг хувьд баха хамгийн тогтвор суурьшилтай ажиллаж байгаа алба гэж миний хувьд бодож байна. За хамт олдсон юм байна. Баяр хүргэе. Энэ хамт олонны төлөө байн ажилдаа ирдэг. За баярлалаа. За Ямаранцтай баярлалаа. Тэгэхээр манай Ямаранц асуух асуултуудаа бэлдэж явах. За баярхуу. За бүгдэнд өглөө нэмэлт хэрэгээ. Тэгээ Ямаранцаас нэг асуулт асуух гэсэн. Би нөгөө багтаа дүүгийнхаа тухайг л нэсэлжээс үгээс шагаанлж байгаагүй. Тэгээ одоо 50 нас хүрж байгаа энэ үед яг би энэ спортыг бол өсвөр спортоор болъё гэж бодож байгаа учраас энэ спортыг сонирхол нэг баяр спортын талаар чи яг миний спортын би энийг л сонирхмаар гэсэн тийм юуг нь явууч юу гэдгэлээ рекламдач надад За Шагаарва маань болохоор одоо үндэсний өв соёл одоо үндэснийхээ хувцас хэрэглэл ингээд үндэснийхээ бүх юмар гойдог үндэсний одоо ЮНЕСКОгийн одоо соёлын бие бус өвд одоо бүртгэгдсэн ийм спортоо. Тэгэхээр Шагаарвагаар одоо хичээлэхэд хизээж оройтхгүй. Ер нь бол одоо 8 настай багаас одоо 80 настай хүн хүртэл харагдаг. Тэгэхээр одоо 50 настай хүн бол Шагаарвагаар хичээлэхэд бол оройтойгоо. Тэгэхээр одоо энэ Шагаарваны спортоор бас хичээлхийн тулд зүгээр ингэж байжгаад амжилтанд гардаг тийм спорт угаас хааж байхгүй. Тэгэхээр яг гоо би өөрийнхөө хувьд нэг жишээ аваа ярихад ажлаа тараал орой болгон Шагаарва. Тэгээд яг гоо тухайн үед бол одоо би шууд энэ амжилт хүрээгүй шүү дээ. Эхлээд энэ шагааны топ багуудад танигдаж тэднэр тоогдож тэгж тийм бэлтгэл хийж иж энэ амжилт нүрсэн. Тэгэхээр Шагаарвагаар хичээлж байгаа хүн тууштай бэлтгэлээ хийгээд авах юм бол хизээ нэгэн цагт амжилт хүрнэ. Баярлалаа. За өргөжлөлий дараагийн зочноос асуултууд асууя. За Понсада бас баярлалаа. Тэгээд Понса маань физикийн багш сур харваа бол өөрөө ингээд маш олон тооцооллыг хийд юм санагдсан шүү дээ. Ер нь бол за салхины урсгал хаанаасаа байна, хурд хүчин өөдөөсөө юу тэгээд тэр өчиргүй татах хөөч юу өдр бол ингээд үнэхээр амар төсвөр төвчээртэй нэ мангар их одоо тооцоол онлын юм орморч юм шиг те. Тэгээ өөрөө бас физикийн багш гэдэг. Понса маань өөрийгөө нэг айгуугаар танилцуулаад өөрийнхөө тухай яриад ер нь яагаад энэ сур харва энэ одоо спортыг сонирхуулсан талаараа ярихгүй. За бүгдэнд нь өглөөний мэндэ. Тэгээд түрүү хэлсэнчлэн нөгөө Монгол хөлийн хүний ямар нэг юм яаж чаа бүгдтэй холбогдчиход байна тий. Ямаран цаг ирч гисэн. Би бас анх аав маань ер нь бүхий спортоор хичээлдэг сумандаа бас 3 төрүүлсэн. Бүхэд маш их хорхойтой хүн байсан. Тэгээд анх бол одоо
битүүний өдөр гэрийн ажлаас зүгтэж аавтайгаа хамт цагаан сарын бүхөө үздэг байлаа. Аавын хажууд суудсан байхад бол ээж ажилд алахгүй. За тэгээ анх жуудаа бүхийн секцэнд явж эхэлсэн. Тэгээд шууд ороод л ингээл тэмцээнд ороод л явчих юм баг гэсэн чи гүү байсан. Эхлээд яг нөгөө юм мих давтуулдаг хүн болд юм байлээ. Тэгээ яваал оронгууд нэг нь ирээл барайл авах шиг болдیں۔ Тэгэл нэг битгэл таа цараад хөвтчихсэн. Тэгээд энэ үйл явдал нэг удаагүй. Тэгээд ээж аваа хоёр маань одоо ер нь нэлийн биерхүү өндөр хүн учраас жингийн байрлалд миний охин Дими ахаа манай суманд нэг сур харвааны багш иржээ. Миний хүү энэ спортыг сонирхооч гэдэг ер нь ээж аавын дэмжлэгтэйгээр тэр спорт руу орсон. За тэгээд физикийн багшийн хувьд бол сур харвах та яг сайн сурыг маань нэлээд сайн мэдчихээн л та. Тэгэхээр бидний харвдаг ном бол одоо яг бодийн шүрмэс, хулс мод тэгээд янгирын ивэр гэдэг ийм гурван зүйлийг зүүж дүүж нааж хийсэн ийм зүйл байгаа. Тэгээ энэ маань бол байгаль цаг уурынхаа одоо байдлаас болж маш их хувирна. Дандаа одоо нэг ийм энергиэр сумаа шиднэ гэж байхгүй. Тухайн агаарын температур, агаарын чийшил, далайн түвшний өндөр гэх бүх зүйлээс энэ маань өөрчлөгддөг. Тэгэхээр тэр болгоныг харваач маань мэдрэн тооцоолно. За тэгээд яг харваачдын дунд бол одоо нэг зүйлийг одоо ингээл жишээ нь би хэдэн грамтай сум барих юм, ямар ном барих юм, хэр хэмжээнд татах юм ингээд тэр зүйлээ бүх хүмүүс ингээд практик дээр туршдаг бол миний хувьд бол за энэ нь зөв дөө гэд нэг жоохон нөгөө юм онлын нэг юм тооцоололтой. Тэгэд өөрийнхөө яг тэр тооцоолол тал дээр илүү бат зогсдог нь жоохон хүмүүсийн урд байдаг гэж магадгүй гэж бодож байна. Одоо эмэгтэй өнгөд хэд бас их дунджаар би ойлгохтой нэг 25-аас 30 кг ч гэдэг юм уу те өөрч юм шиг тийм ачаал авд юм уу гэж би зүгээр харжсэн тэр хэдэн метр зэд одоо 30-40 метр байгаа. За халах сурын спорт маань бол хамгийн хоол зайд. Ер нь дэлхийд ч гэсэн хамгийн хоол зайд харвдаг уламжлалт спортынхаа төрөлд орж байгаа. Эрэгтэй 75 метрээс, эмэгтэй 65 метрээс харвдаг. 65 метрт ерөөсөө ийм хэл юм онох гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр шага харваачсан 7-8 метрээс жишээ нь мөнгө харваж ийн гэдэг ингээ харвлаа гэж бодъё л дээ тий. Маш их хэмжээний анхаарал төвлөрдөг баг. Энэ юу нь явж бүгдээр нь бяцлаглын тэнгэрийн спорт юм биш үү? Та хоёрын спортчээр юу гэж бодож байна? Тийм. Ер нь одоо яг ингээд жишээ нь тулааны спортууд бол өрсөлдөгч нь яг өмнө нь байж гэн тий. Бүх бол яг өмнө нь байна. Тэр хүнийгээ мэдэрч одоо тооцооллынхаа үр дүнд ямар мэх хийх үү гэдэг тактика боловсруулна. Бидний хувьд бол тооцоолол тэгэл яг цэвэр өрсөлдөгч нь өөрөө тухайн момент дээр яг юуг төвчих вэ, ямар шийдвэр гаргах вэ гэдгийг л одоо өөрөө өөртөө л маш сайн ажиллаж чадах юм бол тэгэл бүх зүйл боломжтой. Өөрөө чинь хамгийн рекорд амжилт 40-с 39 лөө. Тийм 39 оног 2 39 оноо 40 удаа харваад 2 удаа шүү тий. 66 метр 40 удаа харваад 39 он гэдэг бол одоо бас л аймаар үз тий. Гайхамшиг. Манайхан бонсаагаас асуулт байна уу? За тийм гараа үргэлжлэе. За бүгдийн өглөөний мэнд надад нэг асуулт байна. Сур арч манай үндэсний спортчууд яг олимпийн төрлөөс гэвэл байт харваагаас яг юугаар ялгаатай байдаг вэ? Уг нөгөө яг үндэсний спортоор бодоход бид нөгөө яг олимпийн төрөлт ч юм уу нэг дандаа медалуудын түүмээр санагддаг ч яг юун дээр бидэд одоо яг олимпиад яг медаль авахгүй байгаад байгаа вэ гэх ялгааг нь асуух гэсэн. За. Техникийн хувьд маш их ялгаатай. Сайхан асуулт байна. Баярлалаа. Тэгэхээр ном сумны хувьд ч гэсэн асар ялгаатай. Түрүүн хэлсэнчлэн. За, байтын ном бол одоо салхины хурдаа хэмжсэн бол цаанаасаа юм тохируулгатайгаар тэгээд яг нөгөө өөрийн хийсэн дадалтай үйлдэлэл давтаж хийхэд болж байгаа сэтгэл зүйн одоо тэр өөрийгөө барих тэгээд тэр хийж дадсан зүйлээ хийх салхины хурд имэ тиймэ зүйлсээ бол ер нь яг цэвэр тооцоолол тэр илүү нөгөө шинжлэх ухаан тал руугаа хөгжсөн байдаг. За манай үндэсний сурын харваа бол яг цэвэр өөрийн мэдрэмж тэгээд тэр одоо нэг бие удирдах тооцоолол тэр зүйлээрээ маш их ялгаатай. Тэгээд яг хөгжлийн хувьд бол нэлийн юм асар ялгаатай зүйл байгаад ах шиг байгаа. Гэхдээ
манай их спортын тамирчид маань ч гэсэн бас одоо Азийн аварга болсон сүүлд тэгэхээр удахгүй тийм сайхан амжилтууд хүлээж байгаа байхаа гэдэгт итгэж байна. За баярлалаа амжилт өргөж өөдөө штэ тий. Эцэг нэгээс боллоо гэсэн. За ямар ч би танаас энэ нэг зураг гараад ирлээ дээ тий. Энэ дотор нөгөө өсгөн дотор тооч гэдэг юм уу тоон дотор өсгөж гэдэг бас нэг өөр нэг юм медаль зүүсэн юм чинь. Энэ зургийн тайлбарыг нэг хэлээч. Энэ түүхэн зураг байна. Манайхан тэр зургийг сайн хараарай. Голд нь таньдаг хүн байна уу? Одоо танихгүй учраас энэ сууж байгаа шүү дээ тий. За энэ болохоор 2011 оны одоо 90 жилийн гэж боллоо шүү дээ. Монгол улсын 90 жилийн улсын баяр наадам. Манай баг 90 жилийн ойгоор Апо компани багт тоглоод 2 дугаар байранд орсон. Тэгээд наадмын ард дээр Өмнөговь аймгийн 80 жилийн ой болоод 80 жилийн ой болоод тэгээд би наадмын ард дээр ажилд орцсон 3 давхар талхаж өсөх захиралтай таараад за захирал баяр үргээ гэдэг. Тэгээ байжсан чинь захирал дуудаж чинь яваа орсон. За Өмнөговийн 80 жилийн ойроо явнаа. Бага бэлдгэсэн. Тэгээ яг явахсан чинь захирал төрүүлээд ингээ унаатаа хөдөлсөн. Маргааш өглөө яг шагаан тэмцээн эхэлнэ гэж байждаг. Тэгсэн чинь бидэд унаа байдгүй. Бензин толгоон байгаад мөнгө байгаад явах гэж унаа байд. Уух юм бас байгаа тийм. Уух юм бай. Тэгсэн чинь нөгөө нэг засмал зам мам тавиагүйсэн шүү дээ Өмнөговь руу чаа 11 онд. Тэгээд энэ тээврийн төвчөн дээрээс нэг жип явдгийн нэг очиод нэг жип түрээсэлдэг байхгүй нэг 80 түрээслээл. Яг одоо энэ 6 залуу бид 6 ингээд гараад давхсаар агаад шүн өглөө 9 цаг гээд Өмнөговь руу яваа ордог байхгүй. Тэгсэн чинь нэг залуу яг Өмнөговийн цэргийн анги албаас энэ чинь нэг худаг байгаа. Худаг дээр ач бүгдээр толгой үзэг угаачаад тэгээд тэмцээнд орно гэдэг. Яваа орсон чинь манай баг ороолохгүйгээд яасан гэсэн чи та хэд чинь шигшээд ирсэн байж тээ. Та төрүүлэх нь тодорхой юм байна. Гэхдээ бидэд Эрдэнэ лиг захирлын мандаа сумын нэр дээр тоглож байгаа юу яриад байгаа. Бидэд ингээд Апогийн баг маг ингээд болцсон. Тийм байхгүй гэдэг. Тэгсээрээ тоглоод тэгээ бидэд амжилттай тоглосоор ингээд үзүүрлээд мөнгө медаль аваад Эрдэнэ лиг ахлагчтай Апо компани багт тоглосон түүхэн зураг байна. За. Үнэхээр гоё дурсаж байна. Бас шууд автын авч байхгүй тий. Бас багийн авдаг одоо багийн нэг гишүүн юм чинь бас өөрөө харуун нэз. Шага харуун нэз. Тэгээ бас баг ухтаа харавдаг байсан. За ингээд энэ хариулт болоо. За одоо туршиж үзсэн. Одоо тэгээ том болохоор харуулж чадж байгагүй. Эрдэнэ захиралтай өрсөлдөх нэг хүн гараад ш. За гараад ир шууд гараа өргөөд. Али харух дортон байна аа. За гараад ир хаана хэн бэ? За амжилт хүсье. Тэгээд хамгийн гол нь хүч тэцвэргүй те. Захиралтай өрсөлдөхөр боллоо штэ. Шагналыг нь харах юм бол төрүүлч бэр те. Өрсөлдөгчийн харахаар бас буугаад өгчмөр юм шиг. Айгаад шиг те. Одоо энэ айцаатаар өнөөдөр Эрдэнэ захирал одоо захирлаараа биш хөтлөгчөөрөө сууж байгаа шүү. За нэг амжилт хүсье. Бүгдөө нэг хоёр тамирчтай амжилт хүсье да тоо. За ихний сум тавьчих шүү. Манайхаа. Оо ямар гайхалтай бэ? Бараг ихний сумаараа. Ихний оногаа за Эрдэнэ захиралтай хулбаагаад явцсан шүү. Өрсөлдөгч ширүү хиддээ дээ. Оо за яг энэ хураахгүй уухаахгүй. Хорой. За шаг өрсөлдөгчтэй бол одоо та. За шууд болохоор шийдчихсэн шүү. За үгүй чи яг өрсөлдөө бол өрсөлдөө шүү. За 2 тусам 3 тусам одоо явах гэж байна. Үнэхээр сайн харух юм аа. За тун орхон биш үү те. Сумны хүч инерц үнэхээр сайн биш шүү. Тэгээд олон сайхан залуучууд маань бас энэ гоё шагаал спортоор одоо хичээлдээ бэлдэгдээд байна те. Тийм автомат буугаар буудаад байгаа юм шиг харагдчих шүү. Тэ. За сүүлийн сум. Ер нь бол тун амжилттай яваа. За баяр хүргье. Хорой. За дөрвөн сумын хоёрыг нь ондоо штэ. За тэр суу байлдад хоттой төлний тавилт дээр бас үнэхээр сайхан харагдаж шүү бас та тий. Анахгүй ч байсан их сайхан харагдаж шүү тий. За хамаагүй гоо дэмжиж өгөлтэй айлуу залуусаа. Хүчтэй шүү. За эхний сум тавилт бол туршилтын баха тий.
Басчгүй чамдтай тэгээ 90 жилийн мөнгө медалийн эзэн өмнө Говь аймгийн 80 жилийн багийн хамт олонны мөнгө медалийн эзэн шүү. За тунд өгч шүү. Тэгээ ер нь ихтэй альва амжилт гэдэг бол бусдад боломж олгохыг л амжилт гэдэг байгаа шүү дээ. Манайхаа баяр хүргэе. За тун ойрхон биш шүү. Гадгаад тэмцээ тэгээрээ. Тэгээ одоо энэ сумдаа бүр хөрөг байдгаа бүр наанад тусч унахгүйгээр бүр илүү харамж байгаанаас амжилт шүү. Баяр хүргэе. За дөрөв сум тавьсан. За баяр хүргээрээ хөвчм. За ийхүү одоо манай ток шоуны маань 2 дахь хэсэг тун амжилттай бас их гоё сонирхолтой дурсамж дүүрэн сайхан болж өдөрлөө. Бүгдээ хамтдаа хоёр зочиндоо дахин баяр хүргэе. Бүгдний тооцоо болгочихжээ. Дараагийнхаа хүндэт зочдын бүгдний хамтдаа уухтыг авцгаая. Тэгээ та бүхний өмнө SJ Хавхс багийн тамирчин Батсуур. SJ Хавхс багийн тамирчин Батсуур Монголын холбооны олон улсын давтамж гаргаж Монголын тамирчид бусдад улсад бий хамтдаж болно гэдгийг бодтой харуулж байгаа хүн. SJ Хавхс багийн авторч Монголын анхны Тикондор холбооны тогтогч SJ Хавхс багийн авторч Монголын анхны Тикондор гэдгээр би та бүхэнд бахархалтайгаар танилцуулж байна. Баттүрийн Батсуур энэтхэг Мальдив, Вьетнам, Азербайджаны дэгт Урдгар Тикондор тамирчдаар тоглож байгаа хүн баяр хүргэж өгсөн явцгаая. Баярлалаа. Одоо үргэлжлүүлээд энэхүү хүндэтгэлийн судал дараагийн бахархлыг өргөж байна. Энэ бол FC Улаанбаатар багийн тамирчин Мөнхөрдөө. Монголын хөлбөмбөгийг олон улсын давтамж шин төвшөнд гаргаж FC Улаанбаатар нэрийг Азийн аврагын тайлбарт дуусгасан тоглогч FC Улаанбаатар багийн ахлагч Мөнхөрдөө Апу компани онцгийн хурданы төлөөлөгчөөр 3 дахь шигт ажиллаж байгаа бидний бахархалтын хэсэг байлээ. Баяр хүргэж өгсөн авцгаа. За баяр хүргэе. Одоо энэ суудал дээр Апугийн жинхэнэ олон краштай хоёр хүн суусан байна. Тэ. За 3 сууж байгаа юм байна шүү. Тэ эдгээр хэсгийг марчиж тэ. За энэ крашууд нэг алга таший тэ. Краш явдаг юм уу? Яа тань биткоин шилжээд. За их баярлалаа. Тэгээд Батсуур маань гар бөмбөгийн одоо үнэхээр Монголын од болсон ийм гоё залуу. Гар бөмбөгийн спортыг одоо яагаад сонгосон, одоо ямар амжилтууд гаргасан тий. За тэгээ бидний тэ нийлээд бас 2 дахь жилдээ сая амжилттай тоглолоо. Манай SJ Hawks ингээ жоохон ярихгүй. За сайн байцгаана уу? Апо компани нийт ажилчин болон гүйцэтгэх зэрэглэл Эрдэнэ байхдаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд та бүхнийг харсан халуун талаас уур амьсгал, эв нэгдэл яг юм гоё хамт олон харагдаж байна. Тэгээд өнөөдөр урьж авч ирсэнд баярлалаа. Тэгээд за би бол ахтай яг нэг нутгийнх Өмнө Говь аймгийн би Булган сум, ах бол Манлай сумынх. Тэгээд волейбол спортод хөл тавьсан хамгийн ихний үе бол намайг яг төрөө тухайн орсон цагаас эхлээл манай суманд волейболын бөмбөгнөөс өөр бөмбөг байдгүй. Заал нь яг ингээ 24/7 онгорхоо байж идэг гэсэн. Тэгээд ах нарыгаа хараад волейболын секцэнд яваал, тэмцээнд яваал яг шатраатай бүх юм нь эхэлсэн. Тэгээд одоо сүүлийн 5 жил яг 7 улсаар дамжиж тоглосон байна. Тэгээд өнөөдрийг тууштай байдал яг энэ
спортынхаа яг үр шимийг үзээд одоо яг үргэлжлүүлээд яг мэрэгжлийн тамирчин гэсэн статус руу шилжээ 5 жил өнгөрсөн байна. Тэгээд одоо хүртэл бэлтгэл сургуулаа хийгээд ингээд явж байна. За баяр хүргэе те. Та бүхэн ер нь асуух хэрэггүй бэ? Байж тэгээд Нэг хатснаас ер нь хоёулаа хэрэггүй л харагдаж байна да. харин те. Би Батцуурыг энэ сошиал агиух од болсон нэг юу болол спортын ордонд байсан бахаа. Чи яг ингээд нэгээр зогсон бөмбөг чинь доош явах яг дээшээ таазан дээр ингэж тулж исэн нэг тийм юу явсан те. Гэхдээ тэрийг нэг яриач. Яг нэг сакс волейбол хоёр чи яг нэг бие халаалтан дээр үзэгчтэй яг ингэж татдаг. Сакс бол слэм данк хийдэг бол волейбол спорт бол бие халаалтан дээр фри атак те хийдэг. Тэгэнгүүт одоо волейбол спорт сонирхогч дунд маань одоо яг тиймэрхүү шоу гэж ярьдаг штэ. Тиймэрхүү юмд дуртай. Тэгээд тэрний бичлэгийн маань яг олон хүн тэмцээн уралдаан үзэж байгаа хүмүүс маань их хийж сошиалд байрлуулдаг. Тэгээд волейболын саксны бичлэг хийдэг дизигээ залуу яг мэрэгжлийн камераар хийгээд тавьсан байсан. Тэр нь ингээд олон нийтийн сүлжээнд 17-8 сая илүү хандлт аваад. Тэгээд ерөнхийдөө амар хандлт болсон. Баяр хүргэе. Үнэхээр баяр. Бас тэг ер нь Батцуур зөвхөн гоё мэрэгжлийнхаа үүднээс бас олон танигдахаас гаднаас entertainment show хийсэд тавьсан байгаа. За одоо яг тэг Батцуур волейболын бөмбөг шиг бариулж ягаад тор давуулах охин байна уу? Хэн бэ? За тэгээ эхний бөмбөг шиг, эхний падаад шиг шүү. Чи яг өөрийгөө тэр волейболын бөмбөгд байгаас гэж мөрөөдөж байгаад асуултаа асууж. За бүгдээрээ нөгөөний минь төргий би бас өөрөө нөө бэлээд спорт сонирхогч ахгүй юу. Тэгээд ер нь хүүгээ айгу Батцуурыг харжий гэд хэлтгээ хүүгээ бас нөгөө бэлээд спортоор явуулахыг хичээж байгаа. Тэгээд нөгөө бэлээд спортод хамгийн нөгөө чухал одоо нөгөө багийн спорт шүү дээ тий. Чухал яг зүйл нь юу вэ? Багийн спорт бол би бол яг эв нэгдлэл гэж боддог. Яг багаарсан бүрэлдэхүүндээ гол нь ш 10 сайн тамирчин байгаад амжилт үзүүлэхгүй 10 сайн найз байгаад амжилт үзүүлдэг гэдгийг би яг бодит амьдрал дээрээс мэдэрсэн. Тэгээд спортын ер нь хамгийн мөн чанар бол эв нэгдэл гэж бол хэлмээр байна. Баяр хүргэе. Ямар гоё. Үнэхээр гоё хариулт шүү. Энд байгаа найзууд бие биендээ нэг гоё халуун тэрвэрлт бэлэгдээш. Яг дэрэгдээ сууж байгаа найзууд. Ах найзыгаа, эгч найзыгаа, дүү найзыгаа аливаа нэг гоё. Бие биендээ тэрвэрэш. Үнэхээр гоё шүү. Нөхөрлөд манддаггүй тий 10 шилдэг тамирчин биш 10 сайн найз байхад амжилт гаргадаг гэж ямар гоё үг вэ? Таны асуусан асуулт хариултынхаа мөн чанарыг олсон гэдэгт итгэлтэй байна. За дараагийн тамирчин маань бол одоо дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн спорт гайхамшигт их спорт гэж ярьдаг. Одоо хөл өмгийн спортын маань одоо тамирчин ирсэн байгаа. За тэгээд Аз твд гайхалтай Монгол улсынхаа нэрийг цөөрайтуулсан. За тэгээд дээрэс нь апуудаа ажилдаг ийм гайхалтай залуу байгаа. Тэгээд мөн хэрдээ чамд микрофоныг шилжүүлээ. Чи нэг өөрийгөө фат реклам даач. За ингээд хамт олондоо өглөөний мэнд хүргэе. Миний хувьд бол одоо Эвсэ Улаанбаатар гэдэг клубтэй нэгдээд 4 жил болсон байна. Тэгээд Апо компанид ажилд ороод 3 жил болж байна. Бид нар ЭФС-д 2023 онд тоглолцоод Монгол улсынхаа ер нь бол клубын төвшөнд түүхийг бичсэн. Энэ дээр манайх юу байдаг вэ гэхээр ер нь бол гадагшаа бид нэр хангалттай тоглох боломжтой байна, бүтэн потенциалтай байна гэдгийг шууд мэдэрсэн, өөрсдөндөө итгэж авсан. Тэгээд тэр шатандаа бол олон хожлуудыг авсан ч гэсэн нэгэн бөмбөгний зөрөөгөөр бид нар нөгөө дараагийн шатандаа шалгарч чадаагүй маш харамсалтай. Тэгээд энэ жил бол одоо дотоодынхаа лиг төрүүлээд EFC Кафта дараагийн шатанд шалгарах тийм зорилготой байгаа. За үнэхээр гоё том амбицтай. Энэ амдаагаас хүрэн бидний өөрөө юу гэхээр 3-2-1 Тэгэлгүй яах вэ? За яг энэ үгийг хийсний араас одоо бид энэ гоё өрөө үгийг энэ мөн чанар үнс нь юунд оршдог вэ гэдэг эрдэнэ хэлцгээр та яг энэ дэрэгдээ сууж байгаа олон мянган залуучуудыг байлдан дагуулж байгаа салбартаа тэргүүлж байгаа хоёр залуучуудад зөвлөгөө энд байгаа зав бас хүмүүст гоё үнс нь мэдрүүлэхээр энэ үргэлж өөдөг гэдэг үг
яагаад ингэж банк хэрэглэгддэг юм бэ? 100 жилийн босгон дээр та ажилчид маань бүгд мэдж байгаа. Өнгөрсөн зууныхаа алдаа оноог дэнсэлж ирж байгаа ирээдүйг бид нар бэлэгдэж Апо компани эрхэм зорилго үнэт зүйлс алсын харааг бол шинээр тодорхойлсон. За үүндээ бол анхудаа бид нар энэ ураа үгийг бий болгож just to eat гэдэг шиг ураа үгийг бол хийхийн тулд манай Удгэрэл даргатай нийт хамт олон бид нар энэ компанийн брендингийг бол шинжилж ирсэн. Монголчууд үргэлж өөдөө гэдгийг одоо сайн сайхныг бэлэгдэлтэй муу байна гэж боддгоо. Имийг дандаа дээшээ болгодог. Үргэлж өөдөө үргэлж дээшээ өчигдрөөс илүү өнөөдрөөс илүү маргааш гэсэн ийм зорилготой үргэлж урдах амьдралыг урдах одоо хамт олны өдөрт хүндж явж уламжлалаа дандаа дээдлж өгч шинийг хийе гэдэг ийм зарчим юм дээрээс бол үргэлж өөдөө үргэлж доошоо гэж хэлдэг. Нэг ч монгол хүн нэг ч юу байхгүй үргэлж өөдөө. Баярлаа. Өгөрөө гоё. Удам өдөр байцгаая. Үргэлж өдөр байцгаая. Яа гоё. Хадаа машин татусаа. За би Эрдэнэ үлгийнхаас бас нэг асуулт асууя. Тэгээд түрүүн яг ингээл нэвтрүүлэг ихснээс хойш ингээл дандаа апутай холбоотой ингээл ажил мэргэжил ингээд дандаа иймэрхүү асуулт байлаа. Би яг хувь хүн рүү чиглэсэн энгийн 102 жилийн түүхтэй компанид 20 гаруй жил удирдах албан тушаал хашсан. За ажил ярихгүй би та ингээд амьдралын ингээд өдөр болгон хийдэг ийм хобби эсвэл ийм зуршил байгаа юу? Хэрвээ тийм юм байдаг бол яагаад хийдэг вэ гэсэн асуулт асуумаар. Шагаарва биш шүү. Баярлаа. Яагаад би энэ компанид дурлаж ингэж олон жил доктортой байна гэхэлэр миний зүгээр л боддог юм гадна талдаа харагддаг гэд. Энэ компани соёл бидний бий болгосон энэ соёлууд ингээд давхцдаг учраас зөрдөг учраас би амар амгалан байх үед өглөө болгон би нэг л юм боддог. Тэр бол ер нь аливаа хүнд нэг тийм гайтай байж амьдрахгүй зөв байх юмсан. Ер нь өөрийгөө зөв явуулах юмсан гэдэг ийм юу яриад. Тэгээ миний дотор бол зөвхөн тэр л байдаг. Өглөө болгон би зөв байх юмсан. За тэгэхээр гоё. Өөртөө зуршил болгосон зүйл нь өөрийг нь энэ гайхалтай амжилт, энэ гайхалтай зүйлд хөтлж байна. Тэгээд нэр тий бусдадгаа очихгүй шиг амьдрал таа дүлээ дөө. Зөвшөөрч байна унаахаа. Зөвшөөрч байна амттай ши. Гоё үстэй. За энэ байгаа хүмүүсүүдтэй бас мөнхөд битэрийн зүгээс гоё сюрприз. Мөнхөд гараад ирээсэй гэж хүсэж байна. Энд одоо ирээгүй зөндөө олон тамирчид байгаа. 20 идэх манайх нийтдээ 20 30-аа. Тэгээд энэ хүмүүсийг бид нарыг одоо ингээд арт талд нь байж ингээд биднийгээ ингээд үргэлж дэмждэг клубын гүйцэтгэх захирал Чимбатар даргыгаа урьж байна. Баяр хүргэе. Апо компани продукти онцгийн апны дарга Чимбатар. Апо компанida олон жилийг өнгөрүүлж байгаа. За мөн FC Улаанбаатар хөлбөмбөгийн клубыг маш олон жил удирдах байгаа. Жинхэнэ ар, жинхэнэ том ах бүгдээ хамтдаа баяр хүргэцгээе. За ингээд Чимбатар захиралтай одоо ингээд клубын тамирчид бид нар одоо ингээд хөлбөмбөгийн тамирчин хүний одоо нөгөө амин сүнсэн жерси байдаг. Энэхүү жерсигээ одоо бүх тамирчдынхаа гарын үсгтээ дурсгал болгож гин. Тэгээд энэ таныхаа ачийг энэ жил авраг аваад EFC-ийн дараагийн шатанд шалгараад Апо компанийнхаа нэрийг гаргах болно гэд бэлэгдэе. Баяр хүргэе. Үргэлж өдөө. Баяр хүргэе. Үнэхээр та хүндэт шүү. Үнэхээр гоё хүндэт. Хүндэт байгаа газар амжилт байдаг. Бүгдээ дахиад баяр хүргэцгээе. За баярлалаа. Тэгээд альва амжилтын ард заавал чиглүүлж арны чаддаг тийм л гайхалтай хүмүүс байгаа. Тэгэхээр би дахиад хэлье. Цугласан апочууд өргөж өдөө сэтгэлтэй апочууд спортороо гойдог. Тэр спортын амжилтын ард нь байдаг, дэмждэг, гэр бүлээрээ
аг бав хэд сэцээрээ дэмждэг хүмүүс бол та нар шүү. Та нартай яг энийг гоё үлгэрдэн дөөрэж энэ гоё хүндэтгэлийг үзүүллээ. За тэгээд бүгд хамтдаа хоёр зочдоо баярлалаа хэлье. SC Hawks багийн тамирчин Баксүр. SC Улаанбаатар багийн тамирчин Мөн Эрдэнэ. За одоо нэг сюрприз. Эдгээр хэсэгт нэг сюрприз. Та өөрийнхөө оронд хин нэг сонгож олно. Нэг эрэгтэй. Эсвэл та өөрөө байж болно. За энэ хоёр сонголтыг ихлээр танд хэлье. Хүн сонгоё сон. За сонгоё. За таны сонголтыг би харъя. Та энэ дотроос хайртай хамт олон дотроос хэнийг ч хамаагүй. Ялангуяа би шинкод байвал их зүгээр бах те. Эрэгтэй хүн гэсэн. Эрэгтэй. Тэ. Эрэгтэй бүр зориултаар эрэгтэй. Яг ямар ажил хийх гэж байгаа юм бэ? Нууцаа те. Том хүний ажил та те. Тийм үү. Эрэгтэй. За гараад ир. Өөрийгөө эр хүн гэж бодож байна. Гараад ирсэн. За гараад. За тэр тайзаар гараад ирээрэй. Өдөртний өдрийн төргий. Аби апокопами спирбат батборми түгэлдээ тод төвөгч хийдгээ. Төвөрсдөг гэсэн. За одоо яах вэ гэхээр угаасаа өргөж юутай апочод дандаа спортлог дандаа бучин ширмэстэй байдаг. Хоёулаа гар барилдана. Гар барилдаад дийлэх юм бол маш том шагнал таныг хүлээж байгаа. Гэхдээ өрсөлдөгч би биш үү? Өрсөлдөгч хин гэж бодож байна. Бүгд хамтдаа өгтөж алцгаая. Ингээд энэхүү гайхалтай тайзан дээр өнөөдрийн өглөөний энэ гоё шоун дээр бидний урилгыг чин сэтгэлээс хүлээж авч ирсэн нэгэн гайхалтай хүн бий. Тэр бол хамгийн хүчтэй хүн. Тэр хүн бол хэн бэ гэж ТV чута бүхий аврын хашаа хүрэх таахдаг. Бидний дэшээ шоуны орцогч. Хамбург багийн тамирч. Бидний томлолтын хадэрийн дуудуучава Адя Сүрэ. Алло. Хүмүүс аваа амтаас өгтөг авцгаая. Баярын өгтөг авцгаая. За адянаас өрөөдрөө. Энэ гой хүнтэй хамт олонч сайгүй хүндлэл үзүүлээ. Энэ удаа хамгийн том сюрприз байлаа тий. Эрдэнэ эсгээд бид одоо бүр баярлалаа сууж байгаа. Тэгээ энэ залуугийн орд гарч ирээгүүтээ бүр баярлалаа сууж үнэхээр баярлж байгаа. Түрүү шагаа арваагаар нэг ядагчаа сууж байгаа тий. За тэгээд их олон газар өргөддөг болсон байна. Би юм хөтлөө зогсчихоо тэнд уугаа зогсчих. Завдлаа нэргээ. Маш олон гой хүндэтгэлийн арга хэмжээнд өргөдөж байгаа. Ягаад гэвэл өнөөдөр энд өргөдөх ёстой хүн. Энэ бол бидний нэг. Бид бол адягаар өргөж дандаа багчаад тийм үстэй аливаа залуучууд алгадаа ший. За хайртай хамт олонтойгоо нэг бичгээд ший. Энэ өдрийн мэндийг хүргэе. Мэдээж ирэлгүй яах вэ? Хамт олон дээрээ бас нөгөө байнга нөгөө нэг бас яг ажлын журмаар ахуй дээр байдгүй болохоор бас бэлтгэл сургуультай ч гэсэндээ те ажлын гадар хүл ажиллагаанд оролцох хичээдэг. Тэгээд намайг өрсөнд баярлаа. Баярлаа. Таны ганцхан зөвлөлтөөр гаргаж ирсэн. Энэ бол гар барилдаа. Тэгэхгүй яах вэ? Яа за зүгээр. Ер нь бол одоо гар барилдаггүй гэсэн. Тэ. Их нэртэй те. Гүү юу? Ганц бий юм уу? За. Хэрвээ гар барилдаад явах юм бол их нэртэй бодож таараа те. Нэг хизээ нэг тэр үед чинь хормын хөтлөж өгье болж гэнэ үү? За яа. Хамтдаа өргөж өндөө шүү. Үгүй хамаагүй шүү. Ажил нэ би хажууд яах юм гинэ. За ажил гой шагнал бэлдээ. За 3 2 1 ихэнцгээ. Ажил дэмжээ. Ажил дараач ажил үзүүлдэг зүгээр штэ. Ажил үзүүлдэг. Дараараа ажил олон хүчтэй. Ажил дэмжээ хүмүүс хангалттай шээ. Харж үзэхгүйс ажил дараад барьж байгаа шинээс барьж байгаа та. Барьж байгаа дараач. Ажил дараад шинээ дараад өгөөч. Баяр үргэн тэнцтэй. Баяр үргэн яа тэнцүүлэхгүй бол нэр ширээ өвдөх гэж яа. Гэхдээ хийдэ боломж олгоотой тий бас эмэгтэй хүнийг дарчвал муухай ч юм уу ч гэж бодох шиг эр хүнийг энд одоо гар урууг нэвлээ хийчихэд муухай ч юм уу. Энэ бол хайр шүү. Энэ бол хамт олонны хайр. Үргэлж өдөө байдаг спортыг үргэлж гоёж яадаг та нарын хайр шүү. Баяр үргэн энэ бол гисгэн наргаа байлаа. Үнэхээр гоё байлаа. Ажиада баяр үргэн. За ингэж спортоор үргэлж гоёж яадаг, үргэлж өөдөө байдаг. Тэр гоёлтой соёлыг түгээж яадаг. Өөрийн гэсэн үнс нь, өөрийн гэсэн хэм маяг, өөрийн гэсэн дүр төрхөөрөө гайхалтай зууныг дамжиж 3-4 үеэрээ энэхүү гайхалтай хамт олноороо
хамт олон дотор ажиллаж хөдөлмөрлөж байгаа апуучууд та бүгдийг нэг өглөөг хамгийн гоё болгож өгсөн хамт олондоо баярлалаа. Бас эрдэнэ захиртаа баярлалаа илэрхийлье. Миний үндэс удаасаа боси. Өнөөдрийн гоё цаг хүчээд энэ ток шоу энэ ток шоу цааш үргэлжлүүлээд бас гоё юм байна. Баярлалаа. Баярлалаа илэрхийлье. Бидтэй хамт байсан хөгжимчдөө баярлалаа. Ирсэн багийн хамт олонд баярлалаа. Зочдтой баярлалаа. Өглөө хамтдаа багтаа баярлалаа. Техникийн албаныхаа баярлалаа. Хамгийн гоё байхтай цаг хүчийг өндөрлүүлээ. Өргөж өдөө